За та бүхэндээ өглөөний мэндийг хүргье. За энэ хуулийг ерөнхийдөө үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Яагаад гэвэл одоо малчтын даатгалд хамаарагдах эрсдлийн цар хүрээг нэмэгдэж оруулж байгаа. Нөгөөдөлд орон нутгийн одоо бүсчлийн хэмжээг багасгах байдлаар нөхөн төлбөр олгох одоо боломжийг нэмэгдүүлж байгаа гэсэн ийм агуулга байгаа. Гэхдээ энэ дотор нэг юм 2-3 асуудал байгаа юм л да. Төр ерөөсөө энэ малчтынхаа даатгалд яаж оролцдог юм бэ? Тэгэхээр нэг бол даатгалын хураамжийг төлж өгдөг. Үгүй бол тэр эрсдлийн бууруулахад нь төр өөрөө оролцдог. Өнөөдөр манай төрийн оролцож байгаа хэлбэр бол төрийн өмчит компани хэлбэрээр ингээд давхар даатгалын компани төрийн өмчит компани байгуулад тэгээ энэ маань өөрөө эрсдэлээр суурилсан бүтээгдэхүүн гаргаад тэгээ энэ бүтээгдэхүүнүүдийг малчид худалдаж авах байдлаар оролцож байгаа нь өөрөө яг төрийн бүтэн оролцоог бас хязгаарлаж байна гэж би бол хувьдаа үзэж байгаа. Үнэхээр төр малчтаа дэмжиж гэж байгаа бол энэ одоо хураамж дээр нь бас оролцох ёстой. Энэ эрсдэлээр суурилсан даатгалын компанийн давхар даатгалын компани байдлаар явж байгаа гэдэг чинь цаанаа бол уг нь эрсдлийг бизнес болгож хувиргаж байгаа давуу тал там шиг боловч энэ эрсдэл нь өөрөө их хвчлэн давагдчихгүй байдлын буюу их том хэмжээний эрсдэл байдаг учраас төр энэ дээр томоохон хэмжээний хохирол гарсан үед гарцаагүй оролцох боломжтой, шаардлагатай. Тэгээ энийг одоо нэгдүгээр яаж шийдэх вэ? Хоёрдугаар асуудал. Малчны тухай хуулийн 12-ын 3-ын 5-д нэмэлт өөрчлөлт оруулад тэгээд тэр хуулийн 12-ын 5, 12-ын 6 заасан одоо хөнгөлтөө зээлүүдийг малчтыг дэмжих зорилгоор олгодог хөнгөлтөө зээлүүдийг одоо олгоход энэ даатгал заавал хамруулсан байх ёстой. Энэ даатгалд хамруулаагүй байх юм бол тэр хөнгөлтөө зээлийг олохгүй гэдэг ийм шаардлага орж ирж байгаа нь энэ даатгалыг албан журмын даатгал шиг болгож байна. Энэ нь өөрөө бас малчтын төлбөрийн чадварт нөлөөлөх үү? Энийг бол би одоо жоохон шүүмжилтэйгээр хандаж байна. Тэр албан журмын даатгал шиг байлгах нь байтугай энэ даатгалын хураамж дээр нь төр оролцох ёстой. Энэ үзүүл баримтлал өөрөө даатгал компани хэлбэр төр өөрөө даатгалын компани хэлбэрээр энд оролцож байгаа суурьтайгаа үндэслэлтэйгээ одоо зөрчилдөж байгаа юм биш үү гэсэн нэг ийм асуулт байна. Тэгээд дээрэс нь ер нь энэ малчтын тухай хуульд өөрчлөлт оруулах хэсгийг нь ер нь хасчул яасан бэ гэдэг ийм санал байна. Цагаан хүүгийн идэр бат гişүүм хариулна. За эхний асуулт эрсдлийг бууруулах тал дээр төр оролцох ёстой гэдэгтээ бол санал нэг байгаа. Та бидний одоо бас боловсруулаад засгийн газраас санал авахаа өргөн барьсан хуулийн дээр бол яг энэ зүйл заалт маань бол одоо байгаа. Бид одоо гамшиг болохын өмнө одоо сэргийлж чадах юм бол энэ асуудал бас цаашаа явна гэж л одоо хохирол багтаа туулна гэдэг энэ л үндсэн зарчим дээр байгаа. За ажлын хэсгийн хувьд бол засгийн газраас өргөн барьсан 3 үндсэн зүйл заалтын хүрээнд л энэ асуудал явж байгаа. Би түрүүнд хэлсэн ер нь бол цаашдаа энэ мал аж ахуйн салбарын эрсдлийг бид бууруулах одоо хууль эрх зүйн орчныг өшөө сайн сайжруулах ёстой. Өнөөдөр энэ малын эндэгчүүлсэн даатгалын хууль хэрэгжээд 11 жил болж байна. Мөн дээрээс нь одоо өнөөдрийн энэ өөрчлөлт орсноор багахан одоо дэмжлэг болно л гэж ингэж biz харж байгаа. Яг цогц утгаар нь харах юм бол энэ хөдөө аж ахуйн даатгал тэр дундаа мал аж ахуйн даатгалыг бол бас маш олон талаас нь харах ёстой юм билээ гэж ингэж боддог. За төр тодорхой хэмжээнд оролцох ёстой гэдэг. Одоо жишээ нь 23, 24 оны энэ гамшигын асуудал чинь Монгол ер нь эдийн засгийн үнэлгээгээрээ бол 1.6 их найт төгрөгийн одоо хохирлыг Монгол улсын эдийн засагт бас малчтад учруулсан ийм л одоо актер зүйл байгаа. Тэгэхээр эндний эсрэг бид одоо гамшигын эрсдлийг бууруулах тал дээр ганцхан зууд гэдэг энэ хүчин зүйлийг харахаасаа илүүтэйгээр бас харах хэрэгтэй. Нөгөө талдаа та бол өөрөө бас яг энэ салбарын эдийн засгч хүн энэ даатгалын салбарын эрх зүйн орчныг өшөө сайжруулах хэрэгтэй гэдэг дээр бол би 100% санал нэг байгаа. Энэ хуулийг боловсруулах явцад өшөө тод харагдлаа. Амьдрал дээр яг малчиттай уулзаа явж байхад ч гэсэн яг л энэ асуудлыг бас ярьд юм гэдгийг бас хэлье. За дараагийнх нь бол таны хоёр дахь асуулт бол тэр малчтыг бараг албан журмын юм шиг даатгад хамруулах энэ зүйл заалт байна гэдэг. Тэгэхээр ажлын хэсэг засгийн газраас бол энэ ялангуяа төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлтөө зээл тусламжид малчин хүн хамрагдахаар болох юм бол малын эндэгчүүлсэн даатгалд бол зайлшгүй хамрагдах ёстой гэсэн зүйл орж ирсэн. За ажлын хэсэг энэ дээр бол олон талаас нь ярьжгаад энийг бол хууль санаачлагчид нь буцаах саналтай байгаа. Тэгэхээр энэ удаа хуулийн өөрчлөлтөнд бол тэр хөнгөлөлтөө зээл авахын тулд одоо даатгалд хамрагдах ёстой гэдэг энэ зүйл заалт бол байхгүй болж байгаа. Яг уу арилжааны банкуд дээр бол бас янз янзын одоо нөхцлүүд тавьдаг.
А ядаж төр одоо тухайн хүн амжилтаа үнэлүүлэх байдаг юм уу? Өөр одоо төрийн ямар нэгэн үйлчлэгээ авахд малчин хүнээс тэр даатгалын одоо заавал хамрагдах ёстой өдр гэдэг ийм зүйл заалтуулда ер нь энэ журмуудаа одоо хасчмаар юм билээ гэж бол би бол одоо бодож байгаа. Жишээ нь одоо сумын авраг болохын төлөө одоо тэгээд эн чинь Монгол улсад 330 сум байгаа. Жилд нэг сумаас 10 сумын авраг төрдөг байлаа гэхэд л урд автоматар энэ чинь 3000 хүнийг даатгуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол болчмоор юм бэл. За мэнчилгээ дэвшүүлье. Тэмүүлэл Darts Masters клубын багш засгалжуулагч Тамирчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордондоо танилцж байна. Та бүхэнд спортын өндөр амжилт хүсье. За банзарчийн төвшин гишүүн тодруулна. За тэгвэл сая Эдвард-ны эзнэр бол энэ малчтын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа заалтаа бол хасж байгаа юм байна. За энэ тохиолдолд бол энэ даатгал өөрөө сайн дурын даатгал гэдгээр үлдэнэ. За тэгвэл энийг бол дэмжих боломжтой. А ер нь дараагийн алхам нь бол төрийн даатгал ялангуяа энэ малын эрсдэлд орох нь өөр хэлбэрээр орох юм шүү. Хөнгөлөлтийг нь эрсдлийг нь бүтэн даах энэ төр гэдэг арай өөр бодлого байдлаар орох учраас энэ даатгалын компани хэлбэрээр одоо энэ эрсдэлд оролцож байгаа асуудал дээр дараагийн алхам дээр бол анхаарах хэрэгтэй гэж ингэж үзэж байна. Тэгээ энэ орж ирж байгаа хуулийг саяын дээр малчны тухай хуульд орсон өөрчлөлтийг нь хасах байдлаар нь дэмжиж байгаагаа илэрхийлье. За банзарчийн төвшин гишүүн санал хэллээ. Улсын их хурлын гишүүд байнгын орооны танилцуулгатай холбогдуулж намын бүлэг болон бүлэг тарьяалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж үг хэлж дууслаа. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эзлэн бэлтгэл хангуулахаар байгаль орчин хүнсүүдийн аж ахуйн байнгын орон шилжүүлэлээ. Дараагийн асуудалд орё. Хуулийн төслүүдийг эзлэн батлана. Нийт 2 төсөл. За гишүүд танхим цуглая.